Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Дорнод аймгийн Булган сумын төвөөс 30 км-ийн зайд Тугийн овоо хэмээх Чингис хааны түүхэнд холбогдох эртний тахилагт газар оршино. Тухайн газарт Чингис хаан зөрчдийн алтан улстай байлдан босож явахдаа буудалж, туг ууланд цэргийн хараа ихэд хар сүлдээн байрлуулж байсан гэдэг. Энэхүү туг ууланд Тогоон Төмөр хааны байгуулсан Барс хотын үеэс улбаатай туг сэнгүүлдэг байсан аман домогт үндэслэн хожим тоован тогтох төр гүн цанилагдвч нарын энэхүү уламжлалыг сэргээн Чингис хааны хар тугийг дахих сүм байгуулсан гэдэг. Уг сүмийн дотор Чингис хаан болон түүний 9 өрлөгийн дүр бүхий баримл байсан гэдэг. Халахын Сэцэн хааны ноёдууд хурал чуулганан туг уулын орчимд барьсан хөх гэр хэмээх орд өргөөнд хийдэг байсан хэмээдэг. Тугийн сүмийг 1900-аад оны эхлэмэгдүүлэлтийн үед харамсалтайгаар нурааж сүйдэгсэн нь одоогоор туйр хүлдсэн байна. Тухайн тугийн сүмийн туйр дээр 2020 онд археологийн хүрээлэнгийн доктор Энх төр тэргүүтэй судлаачид малтлах судалгааны ажлыг зохион байгуулж сүмийн хэмжээ, баригдсан материал зэргийг тодорхой болгосноос гадна энэхүү дурсгалт газар бол Монгол улсын хэмжээнд Чингис хаан ба түүний баатруудын дүрийг бүтээн бурханчлан дахиж ирсэн цорын ганц дурсгал хэмээн үзсэн байна. Энэхүү дурсгалыг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А161 дугаар тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.